Дипломын нэр өнгөц чулуугаар өгж байгуулъя. Тоглох нас 4. Зорилго: давхцуулах, зэрэгцүүлэх аргаар бүтээл хийх. 1-10 доторх оноош тоолон дүнг хэлэх. Хэрэглэгдэхүүн: зурган карт, өнгийн жижиг том дүрстэй чулуунууд. Аргачлал: алхам 1. Гэр бүлийн та хүүхдтэйгээ хамт тоглоно. Хүүхдийн ур чирээн дээр өнгийн хавтгай дүрс бүхий чулуунуудыг тарааж тавьсан байна. Хүүхэд давхцуулах аргаар хийсэн нэг бүтээлийн зурган картыг сонгон авч тухайн зурагт орсон өнгө хэлбэрийн чулууг сонгон картаа ашиглан зааврын дагуу бүтээлээ хийнэ. Зурган картанд ямар аргачлал байгааг сайн ажиглаад дагаж хийхэд нь хяналт тавиарай. Цэнхэр өнгөөр томоос жижиг рүү чулуугаар бүтээл хийсэн байна. Одоо улбар шар өнгөөр хийж байна. Алхам 2. Зурган картнаас зэрэгцүүлэх аргаар хийсэн нэг бүтээлийн зурган картыг сонгон авч тухайн зурагт орсон өнгө хэлбэрийн чулууг сонгон картаа ашиглан зааврын дагуу бүтээлээ хийж дуусгана. За багш нь загас авсан байна. Загасны их бие ногоон өнгө, сүүлийн улаан өнгөөр хийж байна. Үзмийн ягаан, шар өнгө. За одоо нүдийг хийж байна. За загас боллоо. Алхам 3. Бүтээлээ хийж дуусгаад хүүхдтэйгээ хамт ярилцсан. Ярилцахдаа хүүхдээс дараах асуултыг асууна. Энэ хоёр бүтээлийн аль ч бүтээлийнх нь чулуу дээрээ давхарлагдсан байна вэ? Сайн ажиглаад хариулаарай. Чиний бүтээсэн хоёр бүтээлийн аль бүтээлийнх нь чулуунууд зэрэгцсэн байна вэ? Сайн ажиглаад хариулаарай. Хүүхэд хариулсны дараа хамтдаа ярилцсан. Хүүхдээ хөгжүүлэхэд хамтран ажиллаж байгаа танд баярлалаа.